Саянлагийн Бадрал 1978 он төрсөн бөгөөд Арангай аймгийн 1-р 10 жилийг 1996 он төгсөж шинжлэх ухааны технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуульд програм хангамжийн ангид элсэн орж 3 жил хагасны хугацаанд суралцсан төгссөн. Улмаар Герман хэлний бэлтгэл сурч 2002 оноос холбооны бүгд найрамдах Герман улсын Айхан их сургуульд програм хангамжийн архитектур мэргэжлээр магистр хамгаалсан. Германд 20 орчим жил мэргэжлээр ажиллан туршлага хуримтлуулсны дараа Монгол улсынхан програм хангамжийн ирээдүйн мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд хувь нэрээ оруулахаар эх орондоо иргэн ирж өдгөө эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна. Бадрал захирал гадаадд буй монголчууд, оюутнууд, хэл зүйн салбарынхан, орчуулгын редакторуудын мөн хэл сурч буй цахим иргэний бүх монгол хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон хамгийн олон үгийн сантай анхны үнгүй хэрэгэлдэг цахим тойл бичиг болох болор тойлыг 2002 оноос хойш өдийг хүртэл хөгжүүлж иржээ. Тиймээс монголчууд түүнийг болор тойлоор нь андахгүй сайн мэднэ. Мөн Крилевскийн алдаашалгадаг болор дуран сошиалын видео мониторингийн систем буюу түлхүүрүүгээр хайлт хийж хандал трендийн судалгааг гаргадаг Кудос систем Монголын анхны хэмэл оюун буюу Ярингийг ашигладаг. Хүний оролцоогүйгээр сошиалос мэдээ цуглуулж ангилдаг Эдуга систем. Крил Монгол бичгийн хөрвүүлэгч Кимо систем. Одоогоор цөөхөн хүн мэргэлдэг хэл дээр хөгжүүлсэн Google, Amazon, Microsoft зэрэг дэлхийн технологийн авраг компаниудад өрсөлдөж чадахгүй цор ганц суурь технологи болох Чимэгэ систем зэргийг хөгжүүлжээ. Үүгээр зогсохгүй Apple Siri, Amazon Alexa шиг Монголын хамгийн анхны виртуал туслах Эгүнэг бий болгон хөгжүүлэлтийн ажлыг хийж 2025 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2000 онд оюутан байх үеэс эхлэн компьютерийн хэрэглээнд өдөр тутам тулгамддаг байсан Монгол фонт танихгүй байхаа зовлонтой асуудлыг шийдэхээр монгол хэлний фонтын Bada конвертерийг хийж Unicode төрүүлэгчийн хэрэглээнд нэвтрүүлж байлаа. Үргэлжлүүлэн 2002 онд Linux-ыг монголчлохоор зоримжлуулан OpenCMN хэмээх дийлэнх нь гадаадд байдаг мэргэжлийн залуучуудын сайн дурын бүлгэн байгуулж эхэлсэн. Мөн магистрт суралцж байхдаа 2003 онд Монголын анхны үйлдвэрлэлийн систем гэж хэлж болох Sound Linux-ыг зохион бүтээж байсан юм. Гадаадд эмнэлэгт явж байхад гадны сургууль сурч байхад хайсан гарч ирэхгүй Монгол орчуулга тайлбарлахгүй байна гэдэг том зовлон байлаа. Тиймээс 16 жилийн өмнө эхний ээжинд ямар ч үг хайгаад гаргаад ирэх хэмжээний цахим тойл бичиг хийх хэрэгтэй юм байна. Тэр нь үн төлбөргүй байх хэрэгтэй гэж бодоод хэрэгжүүлсэн байна. Ингээд бүхий л монголчуудын интернетийн орчинд ажиллахад тулгардаг англи үг хайх бэрхшээлийг шийдэж алтан гэрлийн толиноос салж цагаа хэмнэх боломжтой боллоо. Өмнө хийсэн нээлттэй үйлдвэрлэлийн системээ цааш хөгжүүлж 100 мянган үгийн самтай хүн бүр үнгүй хэрэглэх боломжтойгоор болор төлөө ажилуулсан. Энэ хугацаанд болор төлийг болор софт компани нийгмийн хариуцлагын хүрээнд тасалдгүй сайжруулан 2.0 буюу ап хуулиур болон гаргасан. Өдгөө өдөр тутмын хэрэглээ болж өдөрт 200-аас 300 мянган хандлттай хагас сая үгийн самтай болоод байна. Мөн 6 хэл рүү хөрвүүлдэг болж монгол үгийн тайлбар төлийг давхар агуулсан. Бүх төрлийн гар утас дэмжин ажилладаг. Монгол бичгийг бүрэн дэмжин бараг төгс болоо зогсохгүй офлайн хөлбөртэй үнгүй хүн бүр хэрэгэлдэг. Цахим мөрний дотны туслах болгосныг бид бүгд гэрч байна. Англи хэлний дүрмийн алдаа шалгагч хаасаагүй байна. Дэлхийд алдартай төлөвч үүд ч олон байна. Америк хүн дэлхийн шилдэг боловсролыг эзэмших нөхцөл бололцоор бүрэн хангагдсан сууж Герман хүмүүс Европчууд яг адилхан. Гэтэл бид тийм боломжгүй байж ирээдүйн хүүхэд залуучуудаас сайн байхыг шаардах ямар ч ирэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн энэ боломжийг л бүрдүүлэхийн төлөө ажилласан. Ингээд интернет орчинд дүрмийн алдаагүй бичих боломжийг болор дурангаар бүрэн шийдэж хэдий хэрэглээ болгосон. Түүний дараах том ажил, том мөрөөдөл бол монгол хэлийг виртуал болгох. Бид цөөхөлөө учир энийг Google Meta хийж өгөхгүй. Тиймээс өөрсдөө Чимэгэ системийг хөгжүүлэх байлаа. Чимэгэ бол хэрэглээний баг нөхцөлтэй, баг нөөцтэй хэл дээр speech recognition буюу яриа таних, speech to text буюу яриа бичвэрлэх хувиргах нь ойрын ирээдүйд шийдэгдэх боломжгүй асуудал гэж үздэг байсан. Хэмэл оюуны салбарт монгол хүний хөгжүүлж дэлхийд хүлээн зөвшөөрсөн технологи юм байна. Одоогоор цөөн хүн ам хэрэгэлдэг хэрэглээний баг нөөцтэй хэл дээр хөгжүүлсэн Google, Amazon, Microsoft зэрэг технологийн авраг компаниудаа өрсөлдөж чадгүй цор ганц суурь технологи. Чимэгэ Systems компани одоогоос 16.1 сая доллар босгон дэлхийн дахны 21-р зууны хөгжлийг тодорхойлуулсан аж үйлдвэрийн 4-р хэвсгалийн эрен үед Монгол улс монголчуудыг хөл нийлүүлэн алхах боломжийг нээж цахим хэл шинжилэл буюу машин бидний яриаг ойлгох боловсруулсан үр дүнгээ бидэнд ойлгомжтойгоор илэрхийлэх үндсийг хэмэл оюун ухаан, хэмэл оюуны машин сургалтын технологитой холбон хөгжүүлж байна. Үүнийг шийдснээр Монголын эдийн засаг, үйлдвэр, үйлчилгээний зэрэг бүхий салбарт бүтээмжийн хувьсгал бий болж дэлхийд өрсөлдөх суурийг хангаж өгнө. Бизнес бол ганцхан ашигын төлөө зүйл биш, улс та хэрэгтэй, хүн хэрэгтэй, сэтгэлээ шингээсэн зүйл хийж байх ёстой. Тэгвэл аяанда үндсэн үнлэмж дагаад бизнес аяндаа босоод ирнэ. Сахилгавцтай байх, мөрөөдөлтэй байх, их дүүсэн ажилдаа тууштай байж тултал хийн эцсийн үзэх зэрэг
үнэт зүйлийг эрхэмлэж амьдралынхаа зарчим болгосон. Нэгэнтээ мөрөөдийнхөө төлөө зориг тавьсан бол түүнийхээ хойноос амар хэлбэр замыг биш хэцүүч зориг руу чиглүүлэх замаар өөрийгөө сорж шинээр нээхийг эрмэлздэг. Зорилгодоо хүрэхийн тулд 1996 оноос хойш хоногт 16 цаг ажиллаж мэрэгжилтэйгээ холбоотой бүх ил модулуудыг бараг нэгийг ч үлдээлгүй өөрөө ууггүй бичиж үзсэн туршсаар хөдөлмөрч хичээл зүтгэлтэй байх үнэт зүйлийн жинхэнэ утгыг залуу үед үлгэрлсэн. Түүний үлгэрлэл олон мянган залуучуудад итгэл найдвар болон түүний гаргасан жимээр зорж ийм залуучуудын бүхэл бүтэн үе бий болно. Мадрал одоо ч мөрөөдөж тэмүүлж урагшилсаар үндэсний бичиг Монгол бичгийн Unicode стандартын алдаа хүндрэлийг засч олон төвшөнд шийдвэрлэж тунгаамал загварыг гаргасан. Ингэснээр их хилээ ирээдүйн 2000 жилд хамгаалж чадна гэж тэр итгэдэг. Монгол улсын төрийн дулалд үндэс язгуур, хэл соёлоо, үрийн үрдэ өвлөн бадраа гэдэг. Ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг болох иргэнийхэн үүргийг тэртех 20 жилийн өмнө алс холын Гермаусыг зорж байсан тэр хөвгүн зориг нэгтнөхтийн хамт нэр төртэйгээр биелүүлж Монгол хэл, Монгол бичгээ цахим орчинд хамгаалах олон үйлсийг эхлүүлж бодтой болгон дэлхийдээ хөл нийлүүлэн яваа бахархам хувь нэмрийг онцгойлон үнэлж 2023 оны энхийн шагналыг олохоор зохион байгуулах хорооноос санал нэгтээ шийдвэрлсэн юм а. Энхийн шагнал 2023